Хоёулаа маш анхаарал сайтай. Анхаарал төвлөрүүлж чаддаг. Нихуур, нямбай, чимхлүүр удаан төвлөрдөг. Тийм болохоор нөгөө лекцээр мэдлэг олж авахд асуудал байхгүй. Хүүхдүүд шуугилдж байгаа нь хамаагүй өөрт нь сонирхолтой бол төвлөрөөд мэдээлэл олж авч чаддаг. Тийм гэсэн үг. За харааны логик сэтгэлгээний цэнхэр энэ болохоор тексттэй ажиллах чадвар маш сайн. Юм уншаад бол маш сайн ойлгодог. Ийм хүүхдүүдийг болвол багаас нь номтой нөхөрлүүлэх хэрэгтэй. Одоо нөгөө орчин үед хүүхдүүд ч нөгөө утас оролдоод ном сонирхоо илчих гэдэг шүү дээ. Багаас нь сайхан ном ярьж өгөөл, харилцан ярилцаал тэгвэл унших сонирхолтой болчиход нөгөө бие дааж сурах чадвар маш амархан хөгждөг. Тийм төрлийн хүмүүс онолд маш сайн. Хүн түнд нэр томьёотой онлайн текстийг бол асуудал байхгүй хүлээж авч чаддаг. Тийм үзүүлэлт байхгүй юу? За хэл яриа аль алинх нь өндөр. Энэ юу гэсэн үг вэ? Нэгдүгээрт мэдээллийг үгээр хүлээж авахдаа янзын сайн ойлгодог. Хоёрдугаарт үгээр өөрийгөө илэрхийлж чаддаг. Одоо нөгөө шаардлагатай бол уран гоё ярих, марих, илтгэх, мэлтэх тэр бүх чадрууд байна. Дээрэс нь нөгөө урлагийн авиас дээр ялангуяа нөгөө нэг ибэхэ дээр жүжиглэх авиас бас орж ирэх магадлал аюул. Тийм гэсэн үг. За тэгээд хоёр охин бол хоёулаа онолдоо сайн. Эндээс ахуулаад энэ улбар шар болохоор орон зайн төсөөл гэдэг нь инженерийн сэтгэлгээ болоо явчихна. Инженерийн сэтгэлгээ. Энэ гурвалжин чинь ногоон шүү дээ. За. Тэгэхээр нөгөө орон зайн төсөөл нь дундаж үзүүлэлт. Нэх өндөр биш, нэх бага биш. Инженерийн сэтгэлгээ бол мэдээллийг дүрсээр хүлээж авч чадвал хэвийн. За олон талын мэдлэг юм сонирх нь жоохон дутуу аячих гэдэг. За хийсвэрлэх логик сэтгэлгээ хоёулынгийнхэн сул тал. Ялангуяа амин заяын тал дээр бүр гинэн байх нь. Хүн таних чадваргүй. Ердөөсөө хүний сэтгэл хөдлөлийг мэдэрч чаддаггүй харж байгаараа л хүлээж авдаг. Сайхан инээгээл сайн хүн байна гэдэг. Таагүй хүн байна гэдэг нөгөө тийзээ хүн туурчих гэдэг. Их гинэн тийм үзүүлэлт байна. За тооцоох энэ бол тоо бодох биш. Удаан хугацааны ой тогтоолт кодчилсан мэдээллийг хүлээж авч чадвар гэж явдаг байхгүй юу? Энэ бол байдаг л үзүүлэлт дундаж. Одоо юмыг бол түргэн тогтооно, байнга ашиглахгүй сарын дараанаас мартцсан л гэдэг гэсэн тийм л үзүүлэлт ихэнх хүн ийм. Гэвч ердөөсөө хоёр хүүхдийн давуу тал нь бичгийн болоод ярианы хэлбэрээр тексттэй ажиллах чадвар нь давуу тал. За мэдээлэл хүлээж авах юм. Тий. Гэхдээ сонсгол энэ дээр бол нэг тийм гоц өндөр бол олоогүй байна. Мэдээлэл хүлээж авах их юм дээр хоёулаа хараагаар мэдээлэл хүлээж авдаг, хараагаар шийдвэр гаргадаг. Амин заяагийн хараа зураач мураач тийм хэлбэрт өхөн харааны мэдрэмж нэлээд нарийн. Одоо зураг авах ч гэдэг юм те. Тиймэрхүү байх боломжтой байх нь. Мэдрэхүй сонсгол бол аль альнийх нь хэвийн. Амтлах үнэрлэх гарын мэдрэмж хэвийн, сонсгол хэвийн нөгөө супер өндөр бол биш байдаг л үзүүлэлтүүд. Яг сонсгол ибэхэгийнх бол хэвийн сонсголтой. Хараа ибэхэгийн хараа хэвийн, нөгөөдөл нь бас хэвийн. Амин заяагийн хараан дунджаас жоохон дэш. Нөгөө хоёр нь хэвийн. Яасан. За. Тэгэхээр манай охтууд шийдвэр гаргахдаа голдуу хараагаараа шийдвэр гаргана. За шинийг хэрхэн хүлээж авах вэ? За энэ дээр бас адилхан. Нэлээд давтах байдал өндөр. Ер нь бол хоёулаа нөгөө багийн хүн учраас хүнтэй зохицож чаддаг, уян хатан байж чаддаг. Заавал минийх хар гэхгүй. Либерал үзэл ногоон шин юм сонирхон. Ер нь бол шинэлэг юм сонирхон, шин мод, шин урсгал, аливаа шин юмыг сонирхон. Гэхдээ сул талны хүүхдэр хоёр хүний үзэл бараг байхгүйтэй адилхан. Тэгэхээр хүний аясаар
жоохон бусдын нөлөөнд орох гэдэг. Магадгүй их зөөлөн ч бас байж магадгүй. Тий, зөөлөн, хоёулаа зөөлөн. Бусдын хэрэгцээг 150, хувийн хэрэгцээг 250. Ер нь бол хүн туслах сонирхолтой. Хүн тусласнасаа кайф авдаг. Гэхдээ амин заяа бол өөрийгөө бүр амьдралд алдаад авах хэмжээнд бол биш, гайгүй. Харин Ибэхэгийн энэ хоёрын хоорондын зүрх жоохон хол болоод эхэлж байгаа учраас Ибэхэ жоохон өөрийгөө өнгөдүүлэх гэдэг ах тийм хэлбэр орж ирж магадгүй. Одоо жишээ нь том болсон хойно ингээд нэг өөрөө сурах ёстой байдаг. Тэгтэл хүүхэд тэгээд идэг, нөхөр тэгээд идэг гэдээ өөрийнхөө сурахыг хойш тавиад бусдын төлөө өөрийгөө зориулаад яваад идэг ч гэдэг юм уу тиймэрхүү хэлбэр Ибэхэ дээр илүү орж ирж магадгүй. Амин заяа хэлцэнгүү гайгүй. өөрийн имплюч юм уу? Таа дөрөвчнээ хэлж байгаа. За одоо нэг. Энд чинь нэг дөрөвчин байна. Амин заяагийн. Ийш нь харуулж байгаа дөрөвчин хэлбэргүйгээр заавал эднэрийг ингэж тавьж хийж болно шүү дээ. Одоо жишээ дөрөвгийн нэг чинь. За дараагийнх нь бие хүн ба оюун ухаан. За энэ дээр хоёр охин хоёулаа цэвэр экстравертууд. Экстраверт гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр ер нь бол гадагшаа сэтгэлгээтэй хүн. Иргэн тойронд болж байгаа үйл явдлыг сонирхон тэрэнд идэвхтэй оролцсон. Гэхдээ сонирхолтой нь хоёулаа экстраверт, интроверт бараг байхгүй нэ дасан зохицох чадвар өндөр биш. 20 гэдэг бол нэг өндөр биш байхгүй юу? Энэ юу гэдэг нь вэ гэхээр ер нь бол хоёр охин хоёулаа жоохон одоо ялангуяа шилжилтийн насан дээр ихтэй жоохон нэрлэхүүд болж магадгүй. Одоо таньж мэдэхгүй орчинд ороход эхний үед бол бие барьдаг. Анханасаа тийм аманцар биш. Гэхдээ магадгүй нэг сарын дараа, улирлын дараа найз нөхөд өөрийн хүрээлэлтэй болчдөг. Тийм үзүүлэлт. Тэгэхээр ийм өндөр экстраверт нь яаж орж ирэх вэ гэхээр манай хоёр охин бол анханасаа бүр тийм улаан галзуу хүүхдүүд бол биш байна л да. Тэр айхтар нүүрэнгийн хүүхдүүд бол биш. Ер нь жоохон даруухан дуу юм байна. Гэхдээ тэр интроверт багтаа байдал нь яг өөрийнхөө таньдаг дотны орчинд бол юм нууж чаддаггүй. Одоо жишээ нь энэ миний дотны хүнгээ хүлээгээд авсан юм орчиндөө бол ингээл бүхэл юм ярьдаг. Би тийм бандит сайн болсон чинь тэгээд ингээд ээж тэгээд би тэгсэн чинь тэгээд гэл ингээл бүх юм ярьдаг. Гэхдээ танихгүй орчинд бол жоохон нэрлэхүүд үү. Тийм байх гэсэн. За хөшөөн бол биш. Төрөнгийн зам байхгүй гэхдээ ховор тохиолдолд аль аль нь хяналттай автал уурлах үе байна. Мэдрэг чанар 0 гэдэг нь хүн сайн муу гэхэд эмзэг мэдрэмтгий биш. Төгшүүр байхгүй, гинтийн шийдвэр гаргаад ах нь баг. Харин хэдийгээр нөгөө хаа очиж нөгөө гогцоо хэдий өгч аюу амхан гинтийн шийдвэр гаргадаг байхгүй аюу барьцгүй. Манай хоёр бол харин харьцангуй гайгүй. Тийм, харьцангуй гайгүй ах юм. За. Бас нэг юм сонгочвол бас нэг хуйлраал ингээд бодлоо өөрчлөөд ах нь гайгүй ах нь шүү. За, үйл ажиллагааны чиглэл. За ер нь төстэй дүүхтэй нэг жоох ялгаа орж ирж байгаа юм байна. За амин заяа. Амралт зугаа цэнгэний салбар гэдэг нь худалдаанаас бусад бүх үйлчлэгээ энэ амралт зугаа цэнгэний салбар гэж явна. Урлагаас шоу бизнес энэ дотор явна. Одоо мундаг хөтлөгч байд юм уу, жүжигчин байд юм уу, ингүүд бас энэ дээр явж явах болцоотой. За эрх зүй, эдийн засаг, худалдаа, интернет харилцаа холбоо гэдэг бол ер нь бол маркетинг менежмент. Орчин үед нөгөө интернет харилцаагаар дамжуулж бүх үйл ажиллагаагаа явуулдаг хэлбэрүүд орно. Ибэхэгийн хувьд амин заяа дээр орсон юун дээр нэмэх нь тээвэрлэлт ер нь жоохон ондоо орж ирсэн юм байна. Ибэхэ дээр үйлчилгээ орж ирсэн юм байна. Тээвэрлэлт, эрх зүй, банк, эдийн засаг, интернет харилцаа холбоо гэдэг нөгөө маркетинг байна. Тэгээ худалдаа. За энэ дээр мэрэгжил сонголтын дээр хүүхдүүдийг яах вэ гэхээр ердөөсөө хувь ихтэйгээ сонгох албагүй шүү. Одоо ялангуяа залуу хүмүүс бол энэ хувь ихтэйгээ сонгохгүй. Одоо чи худалдаа өндөр юм байна, худалдаагаар яваагүй бол айл аль нь баг сургууль төгсөж байхдаа юу яриад байгаа ямар сони ингэж иж магадгүй. Энэ хувь багтаагаа голдоо сонирхно. Өстой жинхэнэ үйлчлэгээ, эдийн засаг, эрх зүй, тээвэрлэлт, банкаа сонирхож магадгүй. Харин жоохон нас тогтоод ирэхтэр одоо нэг 30-40 жил банкны салбарт ажиллачаад нэг жоохон үеийнх үе гарна шүү дээ. Тэр үедээс тэ жинхэнэ худалдаа эрхлэмээр гадаад дотоод худалдаа эрхлээд явчихдаг шиг юм тий. Тийм байх магадлал өндөр. Түүнээс анханасаас энэ хувь ихтэйгээ бас гэж магадгүй учраас хуваар нь зүтгүүлэхгүй. Энд ороогүй салбар сонгуул харин ч жинхэнэ үйд нь сурахад амаргүй байна. Он удаан жил ажиллаж иж нэг амжилтанд хүрдэг тийм хүү чиглэлүүд гэсэн үг. За харилцааны хэв маяг
хамт олон дотор бие хэрхээ яаж авч явах вэ? Маргаантай асуудлыг яаж шийдвэх вэ? За хоёулаа төсдөөд боловч эбэхэ жоохон ааштай. За ер нь бол дагалдах гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр өөрт нь хохиролтой биш бол бусдын саналыг хүлээж авахдаа хэр нээлттэй. Хоёулаа нээлттэй. Хамт олныг бол дэмжих сонирхолтой. Одоо найз нөхдөд чи тэхүү өөрөө хохирчихгүй бол тэгээл гин. Ер нь бол дэмжих хүсэлтэй. За хамтын ажиллагаа цаад хүндэж өөртөө ч харилцаа ашигтай нөхцөл түншилж чаддаг. За амин заяагийн хувьд сөргөлдөөн 30 гэдэг бол маш бага учраас ер нь бол сөргөлдөд идэх хүн биш. Өстө гагцгүй өөрийг хохирох гээд дэвэл сөргөлдөж уурлана. Түүнээс ер нь бол гайгүй тайван. Эбэхэ бол ааштай. Ер нь бол хүн өөрийн оролдоог байсан ч ер нь л жоохон ааштай дуу. Тим хэлбэр явж иж магадгүй. Ер нь сөргөлдөөн 3 юм зарж идэх байхгүй. Ааштай байж болно, бие тоосон замтай байж болно, бусдад бодлого тулгадаг байж болно. Гэхдээ юм гогцоо хийтэй охтууд дээр голдуу аашил орж ирэх гэдэг. Одоо жишээ нь ангийн охтууд ингээд хэрэлдэж байхад эбэхэ бол өөрийн нөгөө амин заяа бол өөрт нь хамаагүй бол тэгэл хүндийнхэн байхыг бодно. Эбэхэ бол дунд нь орч үзэлцэж магадгүй гэсэн үг байхгүй юу? За удирдах онцлог. Дарга байвал ямар дарга байх вэ гэхээр ер нь бол хоёулаа багийн ажиллагаанд төвлөрсөн дарга. Багтаа сайн хүмүүс аавна, ажиллах болцоо олгоно, үгийн сонсно. Хоёулаа заавал би шийдвэр гаргана гэхгүй. Чадвартай хүн байвал бас шийдвэр гаргах эрхийг шилжүүлж чаддаг. За хүнтэй хувийн харьцаа тогтоож чаддаг. Хувийн харьцаагаар ажиллаа явуулж чаддаг. За төстэй чанарууд нь энэ. За ялгаа нь яаж явж ирэх вэ гэхээр хувийн зохион байгуулалт эбэхэ бол яг даргуулчид хувийн зохион байгуулалтанд анхаарч эхэлнэ. Дээрэс нь үр дүн шаардлагатай хүнд өндөр шаардлага тавьж чаддаг. Харин амин заяа бол өөртөө шаардлага тавихгүйгаас гадна шаардлага тавихтай зөөлөн. За үйл оролцол 0 байдаг нь ер нь аль аль нь жоохон хийхэгдүү дарга. Хүний өмнөр орж ажил хийх гэдэг. Ялангуяа амин заяа дээр жоохон зөөлийн хэлбэр явж иж магадгүй. Хүн загнахад айгүй төвхтэй учраас за би сул байгаа юм чи би өөрөө хийчтөө гэдэг өмнөр нь гүгээд идэг байж болно. Нөгөө нэг хэлбэр нь бол өөрөө сайн хийдэг учраас хүний хийсэн юм таалагддаггүй. Тим хэлбэр явж иж болно. Ер нь л өөрийгөө их ачаалттай байлгадаг тим дарга юм. Амин заяа үр дүн шаардлагатай бас жоохон зөөлөн. Эбэхэ бол дайггүй чанга шаардлага тавьдаг байна. За амжилтын тойрог. Энэ болохоор үнэт зүйлсийн үснэх тахгүй амьдралын чухал шийдвэр гаргахад ямар үнэт зүйл нэмэлт тэргүүн тавих вэ? Хоёулаа хайр дурлал төвтэй гэдэг нүгэд нэгтэй гэр бүл төвтэй хүмүүс. Одоо өдөр тутам тийм гэдэг юм биш. Гэтэ яг чухал шийдвэр гаргахад ийм. Одоо дурлаж нэг мэрэгжил эзэмшээд дарга болоод амар мундаг явж байна. За тэгтэл томилтоор өөрөөс нь өөр явах хүн байхгүй. За яг л явах гад байж итл хүүхэд өвдөөс ихэнд олчлоо. Энэ хүмүүс явах уу? Ажлаас нь хална гэжсэн чамаагүй. Тэр нийгэмд эзлэх байр сууриас яг цагаа тулвал гэр бүл илүү учраас би үлднэ гэж магадгүй үзүүлдэг байхгүй юу? За найз нөхөд 0 гэдэг нь найз нөхөдгүй биш. Угаасаа нөгөө харилцаа талын хүмүүс учраас шинэ орчин бүрдүүлээд явчихдаг. Найз нөхөдтэй. Гэхдээ тийм нөгөө үнэт зүйлийн үед бол их айхтар мэддэг биш. За энэ дотор хараач юм. За тийм байна. Энэ болохоор нөгөө байнгын биш яг шийдвэр гаргахтаа юм болчихдаг гэсэн үзүүлэлт нь баггүй юу? За тэгэхээр ийм охтууд бол ер нь шийдвэр гаргахтаа эхлээд гэр бүлээд. Эхлээд миний гэр бүл тусахгүй юу? Одоо магадгүй гадаадд маш өндөр албан тушаалтай ажиллах боломж гарахад хүүхдийн ялах ноёт нь жоохон өвдөд идэх хүүхдтэй бол тийм хүүхдээ авчих болцоогүй аягүй явахгүй ч үгүй юм уу тий дараа боломж олох хөдөөд гэдэг. Тийм төрлийн хүмүүс ахаа. За өдөр тутмын амьдралд ямар юм бэ? Өдөр тутмын амьдралд хоёулынгийн физиологийн эзэн өндөр. Энэ юу гэдэг нь ер нь бол материалын сонирхолтой. Баяжхад ач холбогдол өгнө. Энд бол цаг хугацаа заана. Ер нь дутагдаж хачирхдаг болохгүй. Хоёрдугаар харилцаа холбоо гэр бүлийн найз нөхөд. Гуравдугаар сэтгэл боловсрох хэрэгцээ. Энэ гурав бол хамгийн чухал хэрэгцээ. Энэ гурав хангалтцсан. За одоо баяжцсан, арга гэрч санаа зовх юм алга өндөр боловсрол эзэмшсэн. Тэр нөгөө бүх энэ гурван хэрэгцээнд хангалтчууд өстой жинхэнэ нөгөө их нийтэд дурлдаг. Өстой би юм мундаг гэж яагаад би биш, яагаад би их мэдлэгтэй биш гэдэг тэр үед. Тэрнээс наамаар даргаа хийгээд явна, зэрэг хийгээд явна нэг чухал биш. Энэ гурван хэрэгцээг хангахад илүү төвлөрнө. За аюулгүй байдлын хэрэгцээ аль аль нь жоохон бага. Энэ юу гэдэг нь нөхдөд жоохон гинэн шийдвэр гаргахтаа араа бодохгүй шийдвэр гаргаж өөрийгөө хохирооч гэдэг. Тийм гэсэн үг. За энэ хамгийн сүүлийн үсгэлт.
Энэ болохоор тухайн хүний төрөлхийн зан ааш ямар юм бэ гэсэн үзэлт байхгүй юу? Энэ бол мэдээж өөрчлөгдөн амьдралын явц. Гэхдээ энэ дэр хамгийн гол анхаарах нь 50-аас дээшгээ онцгой анхаарна. 50-аас доош бол амархан өөрчлөгдөн. Хүн ойлгоод ухаарчлаад дэмий чанар байна гэж үзчихвэл нэг мэтгэд өөрчлөгдсөн байдаг. А 50-аас дээшийг ойлгоод хангалтгүй. Заавал нөгөө шинэ нөгөө өөрөө хичээж оролдож шинэ дадал үүсдэг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр аль аль нь хөнгөн хоёулаа маш гинэ. За жоохон ихэрхүүдөө аль аль нь юм сэтгэлээсээ ханддаг. Аль аль нь алдархан төхөөцөлдөө дээдэггүй, бүдүүлэгдүү. Тийм биш дээ анигийнх нь юм бас үнцээ гэж байгаа юм байна. За хоёулаа амьдралд бол итгэвтэй. Хоёулаа жоохон аялдан дагалдах хандлагатай. Аль альнийх нь хийсвэр сэтгэлгээ нь арай илүү хөгжсөн. Хоёулаа маш үнэнч. Хоёулаа нийцэхгүй. Хоёулаа шулуун зантай. Арга залхиээс илүү. Хоёулаа амгалан, хит амгалан. Яг болно гэж нэг мэдэд хугацаанд өнгөрцөн очих гэдэг шиг юм тий. Тийм хит амгалан учраас энэ жоохон анхаарах төвшин гэсэн. За зориггүй, хоёулаа зориггүй бол биш. Энэ 20% зориггүй бол нэг ноцтой бол биш. Яг хуу шийдвэр түргэн гаргадаг. Гэтэ шийдвэрээсээ жоохон амархан буцах гэдэг. Одоо за би тэгнэ гэж ээж аав энэ жоохон дими юм биш үү гэжтэй жоохон ширгэж гэдэг. Тийм үзүүлдэг гэсэн. За хатуу хоёулаа итгэмтгий. За хоёулаа онол тал руугаа илүү хөгжинэ. Одоо жишээ нь ийм хүмүүс засварчин болсон байсан гэсэн. Нөгөө онлын дагуу эн чинь ийм байдаг шүү гэж нөгөө сайн засварчин болдог тийм хүмүүстэй байхгүй юу? За хинэггүй нь жоохон өндөр юм байна. Хуучинсаг үзэлтэй өөрийн бодолгүй өөрийгөө байнга хяндаг. За наазгай жоохон зохион байгуулалт муутай чанар байна. Гэтэ ноцтой бол биш юм байна. Өөртөө жоохон ихтгэл муутай, шийдэмгий, шийдвэр гаргацсан үедээ бол харин шийдэмгий, хичээнгүй, залхуу бол биш. Олон нийтийн итгэхгүй, туйлбаргүй, ялангуяа амин заяа туйлбаргүй жоохон өндөр орж ирсэн байна. За хариуцлагатай үгүй юу? 0 нөхцөл байдал шалтгаална. За ингэ болчихж байгаа. За дүгнэлт. За дүгнэлт. Хүслэлт болгоноор дүгнэлт байгаа дараа уншин үз тийм ээ. Гэхдээ ер нь бол дүгнэлт нь хоёулаа харилцаа талын хүмүүс байна. Хүнтэй ажиллах хэрэгтэй хүн байна. Хүнтэй ажиллахдаа яг хүнд нөлөөлж ажиллаа бас явуулдаг. Логик гэхгүй нөгөө хүнд нөлөөлж, хүний итгэлийг хүлээж, хүнд таатай мэдрэмж төрүүлж тэгжээж нөгөө ажиллаа явуулдаг хүмүүс. Одоо ийм хүмүүс бизнес эхэлсэн ч бай, нийгмийн ажилтны хийсэн ч бай. Нөгөө одоо жишээ нь бизнес эхэллээ гэхэд нөгөө заавал нөгөө амцар байх хэрэгтэй биш. Цаанаа л нэг юм хүн татхаа өөртөө очиж хүн өөрт нь итгэдэг, илүү ингээ өөрт нь ханддаг, өөрөөс нь юм худалдаж авах сонирхолтой байдаг, тийм хүн татах чадвартай гэсэн. Одоо жишээлбэл нэг энэ хоёр намтай юм аахгүй юу? Энэ мэрэгчлэх болохоор нэг вебсайт ажилладаг байхгүй юу? Яа за. Тэгэхээр энэ хоёр яг тийм мэрэгчлэх. Ибэхэд болно. Ибэхэд банк бус байж болно. Тэрэндээ баг өөрөө дуртай. Тийм бэ. Амин заяа дээр тийм амин заяа бол яг цэвэр нөгөө бас санхүүч ихээс илүү баг үйлчлэгэн дээр. Санхүүхээс илүү үйлчлэгэн дээр. Хүнтэй харьцах нь илүү чухал. Түүнээс яг тоо бодгоос их айхтар дуртай даа бас амин заяа орохгүй. Ибэхэ бол тооч бодохтой, хүнтэй ч ажиллах дуртай. Тийм байж болно. Хоёулаа байж болно. Гэхдээ амин заяаг би яагаад ялгаж хэлээд байна вэ? Нөхдөр амин заяад нөгөө банк санхүүгийн сектор орж ирээгүй байхгүй юу? Тэгэхээр яг цэвэр тайлан гаргаад нэгтлэн хийгээд байвал амин заяа уйдна. Тэгсэн дөрөв амин заяа баг маркетингийн менежер ч юм уу, менежмент ч юм уу, одоо гадаад харилцааны менежер ч юм уу тий. Илүү нөгөө менежерэн дээр. Ибэхэ бол нэгтлэн байж болно. Ялгаа нь. Эдийн засаг тийм хоёулаа эдийн засагч. Гэхдээ яг санхүүч бол ибэхэд л олсон. Амин заяад байхгүй. Тийм болохоор амин заяа бол илүү юм маркетингийн илүү бас нөгөө тийм тоо моноос жоохон уйдах гэдэг төрөл юм байхгүй юу? Тийм болохоор яг одоо банк санхүү байлаа гэхэд хүнтэй харьцтай янзын гоё, хүнийг панаалттай янзын сайн. Гэхдээ цэвэр ингээд нөгөө тоо бодоод ингээд нэг хэвийн тооцоо хийгээ суухаасаа жоохон уйдах гэдэг. Ибэхэ бол тооцоо их дуртай. За юм яагаад